Бурхан Израилийн хаадыг томилсон. Тэгвэл анхны хаан хэн байсан бilé? Тийм ээ, Саул хаан байсан. Гэхдээ Саул хаан цаг хугацаа өнгөрөх тусам Бурханы зүрх сэтгэлийг дагалгүй бардам зүрх сэтгэлтэй хаан болсон юм. Бурхан Саулыг хаан болгосондоо харамссан. Израилийг захирах 2 дахь хааныг хайж эхэллээ. Тэр хэн байсан бэ? Их эзэн бол миний хаанчин, түүнийг өргөөлж дагнаа. Их эзэн бол миний хаанчин, түүнийг өргөөлж дагнаа. Амен. Би эдгээр хөхөөрдөн бургануудыг харж хамгаалдаг шиг Бурхан намайг хамгаалдаг байх нэ. Бурхан минь баярлаа. Давид баг балчир байхаасаа Бурханы зүрх сэтгэлийг эрэлхийлэн дагдаг байсан. Давид баг балчир байхаасаа Бурханы зүрх сэтгэлийг дагаж ирсэн. Тиймээс Давидыг Бурханы зүрх сэтгэл нийцсэн нэгэн хэмээн магтаж хаан болгон өргөмжилсөн. Израилийн ард иргэдч гэсэн Давидыг хаан болоход баяртай байв. Гэвч бардам зантай Саул хаан иргэдийн дунд алдар хүндтэй байгаа Давидыг үзэн ядаж атаархсан. Түүнийг алахын тулд цаг хугацаа хүч чадлаа барсан. Нэг өдөр Саул Давидыг Ингидийн талд хорогдож байгааг сургийг сонсоод Саул Давидыг хөөн гүйцэж очоод нуугдаж байсан агууд нь хурч очлоо. Саул хаанаас болж олон жил зовсон Давидэд Саулаас салах сайхан боломж гарч ирлээ. Гэвч Давид өөрийн бодол санаа мэдрэмжиндээ хөтлөгддөг нэгэн биш байсан юм. Давид бол Бурханы зүрх сэтгэлийг мэддэг, Бурханыг дагдаг хүн байсан юм. Тиймээс Бурханы тосолсон хааныг хамаагүй гэмтээж чадахгүй байлаа. Гэхдээ Давид ч гэсэн Бурханы өмнө том нүгэл хийсэн. Бүхэл хүн сул дорой гим нүгэлтэй байдаг. Иш үзүүлэгч Наданаар дамжуулан Давидын гим нүглийг ойлгуулахад Давид Бурханы өмнө өвдөг сөхрөн нулимс туслуулан чин сэтгэлээсээ гимссэн. Учир нь Бурханыг хэр гүнгэлж байгааг мэдэж байсан юм. Тийм учраас дахин тийм нүглийг үйлдсэнгүй. Эрхэм хүндэт найзуудаа, энд 2 төрлийн хүүхэд байна. Нэг нь өөрийн бодол хийгээд хүсдэг зүйлээ хийдэг хүүхэд. Нөгөө хүүхэд нь Бурханы зүрх сэтгэлийг ямар байх бол Бурханы баярлуулах зүйл хийдэг хүүхэд байв. Энэ хоёрын аль нь Бурханыг баярлуулдаг хүүхэд вэ? Бурхан Саулыг орхиж Давидыг хаанд өргөмжилсөн нь чухам ямар учиртай байсан бол? Бурханы зүрх сэтгэлийг мэддэг, түүнийг дагдаг хүн. Тиймдээч Бурханыг таалалд нийцсэн Хис шоугийн найзууд болохыг ерөөж байна.